Хөрөнгөний зах зээлийн хөгжлийг дэмжигч Бичил Глобус санхүүгийн байгууллага. Орой минь үзэгчдээ хөрөнгөний зах зээлийн хөгжлийг дэмжих зорилготой зах зээлийн чимээ хэлэлцүүлгийн сүүлийн дугаар маань эхлэхэд бэлэн болсон байна. За бид бүхэн 2025 оны турш сар бүр хөрөнгөний зах зээл болон бусад чухал салбарын асуудлуудыг хэлэлцэж шийдэл хэрэглэхээр ирсэн. За энэ удаагийн дугаарт бид бүхэн хөрөнгөний зах зээл хөгжлийн шийдэл мөн үү сэдвийн хүрээнд ерөөдөө өмнөх дугааруудаа дүгнээд сүүлийн дугаараа хийхээр бэлэн болсон байна. За тэгээд би өнөөдөр ирсэн эрхэм зочдтой танилцуулъя. За миний баруун гар талаас сангийн дэд цайд хулан. За миний зүүн гар талаас Бичил Глобус санхүүгийн нэгдлийн ерөнхий захирал Отгонбат. За мөн миний баруун гар талаас Capital Markets Mongolia компани үүсгэн байгуулагч Золоёр. Амнартал Монголын өргөнгийн бирж үзэд компани гүйцэтгэх захирлын үүргийг төр орлон гүйцэтгэгч мөнх хатнаар хүрэлцэн ирсэн байна. За бидний урилгыг авч ирсэнд баярлалаа. За бүтэн жил үргэлжилсэн бодлогын хэлэлцүүлгийн маань хамгийн сүүлийн дугаар дээр бид бүхэн шийдэл ярихаар ирсэн байгаа. Тэгээ тийм учраас өмнөх дугааруудаас ялгаатай нь зөвхөн нэг сэдв дээр төвлөрөхөөс илүүтэй дөрвөн бүлэг сэдвийг бид бүхэн сонгож авсан. За тэгээд асуудлаа гэд ингээд олон цаг ярихын оронд шууд шийдэл ярих гэж болов шийдсэн байгаа. За тэгээд эхний бидний бүлэг сэдв болохоор төрийн өмчт компани хавьчлалын тухай асуудал. За энэ бид нэр мөн нэг дугаар болгож тусдны ярьсан. За тухайн дугаар дээр бол оролцогч талууд нэлийн чухал шийдлүүдийг санал болгож байсан. За тэгтээ энэ удаад бид бүхэн болохоор 2026 онд ер нь зах зээлийн төлөв ямар байх юм бэ те 25 он болон бусад өмнөх зүйлсүүдээсээ бид юу дүгнээд цаашид яг хамгийн түрүүнд хэрэгжүүлж болох ямар шийдлүүдийг хийж болох вэ гэдгийг ярилцах чаа. За тэгэхээр юун түрүүнд төрийн өмчт компани хавьчлал сэдвээр би Capital Markets Mongolia компани үүсгэн байгуулагч Золоёр танил эхлэе гэж бодож байна. Одоо бол бирж дээр 5 төрийн өмчт компани байгаа. За тэгээд хамгийн сүүлийн үед 26 оны 1 сард гарсан статистикээр хамгийн уналттай хувьцаанууд бол төрийн өмчт компани хувьцаанууд байна гэсэн ийм статистик гарсан байгаа тий. За мөн төрийн өмчт компани реформын гол шийдэл нь одоо топ 20 компаниг нь IPO хийлгүүлье гэдэг ийм шийдэл гарсан. За тэгэхээр энэ дээр хоёр хүрээнд бүх зочид маань хариулахыг хүсэж байна. Юун төрөнд төрийн өмчт компани яагаад хувьчлах хэрэгтэй юм бэ? Одоо иргэдэд үдчихэж байгаа хүмүүст энэ яагаад чухал юм бэ? За тэгээд яг шийдэл нь юу юм бэ гэдгийг. За баярлалаа. За яваач гэсэн манай үндэсний ажилчдын холбоос 30 жилийн өмнө энэ зах нэвтрүүлгийг санаачлаад ер нь нийгэмд бас хилцүүлгийг өрнүүлэх хэрэгтэй байна. Хөрөнгөний зах зээлийн иргэн тойрнох сэдвүүд асуудлууд гэдэг 10 сэдвийг 10 дугаарт ярилцлаа. Тийм салбар болгоны хүмүүс очтыг оролцууллаа. За тэгээд өнөөдөр бол шийдэл ярилцъя гэж байгаа. Тэгээд бид амар 9 сард ахаа миний орсон дугаар дээр төрийн өмчийн реформ ярьж ирсэн. Тэгээд тэр үеэс хойш юу өөрчлөгдөв гэхэд нэг юм өөрчлөгдөв л бас байж гэн тий. За тэгээд яг энийг хариулахаас өмнө бас нэг оршил дээр яхад хөнгөний зах зээлээ эргээд харахаар одоо өнөөдөр энэ жил 35 Монголын хөнгөний биржийн 35 жилийн болж байна. Энэ жил санхүүжилт хорооны 20 жилийн болж байна. За манай энэ холбооны 30 энэ жил 31 жил тий. Тэг ингээд энэ зах зээлч өөрөө бас нэг талаас харахад залуу юм шиг хүртэл талаас бол 20 30 жилийн мэдрээ бас төвхтэй болчлоо. За тэгээд зах зээлийнхаа магтаамжийг харахаар топ 5 банк маань амжилттай IPO хийчлээ. За ингээд зах зээлийн нийт үнэлгээ 10 гаруй их 80 болчлоо зах зээл дээр. За биржийн бус зах зээл хөгжөөд жилдээ бараг л ихний их 80-ийн бондыг одоо компаниуд манай компани гаргадаг болчлоо. Нөгөө талд нэрийг авдаг одоо хөрөнгө оруулагч нар байдаг болчлоо. За манай олон улсад Монгол компани маш их бонд гаргаж байна. Тэрийг нь гадны хөрөнгө оруулагчдаас гадна монголчууд маань өөрсдөө авч байна. Ингээ харахаар нөгөө нэг талдаа нөгөө зах зээл маань өөрөө багтаам чадамжтай болчиход байна л да. Тэгээд нөгөө талдаа бирж маань ч гэдэг юм уу институцийн хөгжөлч гэсэн үгж байна. За одоо нөгөө жоохон ард тоцроод байгаа зүйл нь яг л төрийн өмчтэй холбоотой ч гэдэг юм уу яг төртэй холбоотой эсгүүд байгаад байна. Нөгөө та энэ дээр нөгөө ягаа энийг яриад байгаа юм гэхээр бирж маань бэлэн үү, зах зээл бэлэн үү гэдэг юм нөгөө би сая сүүлийн тахад их урал дээр ч их яригдчихсэн. Одоо нөгөө бодлого босоод төсөндөө ч бидний нэг ойлгох хэрэгтэй юм. Зах зээл бол хангалттай ингээ хөгжчөөд яваад байна. Төрүүлээд хөгжчөөд байна. Одоо харин бид нар зөрөгтэй алхмууд хийх хэрэгтэй байна. Хөрөнгөний зах зээл бол хөгжлийн шийдэл бол мөн.
ялангуяа төрийн өмчт болон энэ манай улсад хамааралтай маш олон асуудлын шийдэл нь хөрөнгөний зах зээл байх гэдэг дотоод гадаадын. За тэгээд яг төрийн өмчтөөр ярих юм бол төрийн өмчт компаниуд угаасаа бид нар чинь зөвхөн хувьчлах талаар ч яриаг одоо IPO их ганц юм явж биш. Яагаад бид нар төрийн өмчийг ер нь хувьчлая IPO-ийг гэдэг ер нь иймэрээ ингээ хүлээлт үүсгээд хэдгээл асуудал энэ ил тод байх хэвээр. Ил тод байж чинь авилгал нь багасах юм байна. Үргүү зардал нь багасах юм байна. Одоо энэ чинь олон нийтийн өмчлөгээд байгаа. Одоо төсөвтэйгээ тэнцүү хэмжээний бараг 70 их 80-ийн хөрөнгө төрийн өмчт компаниуд ингээ тойроо байна шүү дээ. Тэгээ яг юунд зарцуулах чинь мэдэхгүй. Тэгэхээр нэгт бид нар ил тод байлгамаар шүү. Үр ашигтай байлгамаар байна. Тэгээд нөгөө баялагын шудраг хуваалт гэдэг шиг хөрөнгөний зэслэлээр шудраг хуваалмаар байна гэдэг юм чинь. Энэ дээр бол шийдэл нь бол шууд IPO-нууд ингээл хийгээл ихлээр шийдэл гэдэг бас өрөөсгөл ойлголтоо. Мэдээж IPO бол шийдэл. Гэхдээ энэ ямар хугацаанд вэ гэдгийг бид нар энэ жоохон урт хугацаар харахгүйгээр болохоор ингээд ийм богино хугацааны шийдлүүд хийгээл 1-2 компани IPO хийчихэл ингээд яваад биш. Томоор нь хараад бид нар энэ замын зургаал босруулах хэрэгтэй байлээ л 10-20 жилээр хараад. За ингээд сая өнгөрсөн одоо 100 шинэ засгийн газар гарч ирэл за ингээд IPO хувьчил хийнэ гэсэн одоо хүртэл хийж чадахгүй. Өтөл төр хийх уус хэцүү байхгүй. Ягаад гэвэл ихэнх нь санхүүгийн нөхцөл байдлаа харсан ч гэсэн замбрааг байгаа аудит байхгүй ч гэдэг юм олон улсын тий. Тэгэхээр угаасаа бид нөгөө бэлтгэл ажил гэдэг ямар ч компани IPO хийсэн доор жил 2 жил бэлддэг шүү дээ IPO-д тий. Тэрнтэй адилхан. Тэгэхээр төрийн өмчтөд бид нар нийтээр нь хараад одоо бэлтгэл ажил гээд хуваах хэрэгтэй юм л да. Бүх төрийн өмч компаниудыг хувьчилж болохгүй шүү дээ. Зарим эрчим хүчний чиглэм, зарим яг суур дэд бүтцийн компани төр байх нь байх хэрэгтэй л хэдэн нэг гэдэг чинь тэрийг ангилаад за тэгээ урт хугацааны стратеги л гаргах хэрэгтэй юм байна. Одоо Төв Азийн улсууд Казахстан дээр яг л тийм ба шүү дээ. Ирэх 5 жил эдгээр их хувьчлан 10 жил ингээд үе шаттай явж байгаа. Эсвэл эхлээд IPO биш эхлээд стратегийн нэг хөнгө оруулж ирээ гэдэг ч юм уу. Тэгэхээр бид нэр эхлээд тэр нэг төлөвлөгөө урт хугацааны зорилго юугаар гаргах хэрэгтэй юм байна. Тэрэн дээр ажиллах хэрэгтэй юм байна. Тэрнээс л нөгөө богино хугацаанд алийг нь IPO хөстэй эсвэл гэдэг нөгөө хилцүүлэг өрнөгч өөрөө хилцүүлгээр л буруудч явчихад байгаа юм байна л гэж. Тэгэхээр энэ дээр л бидний шийдэл нь бол зөвхөн дотооддоо ингээд эдийн талдаа мэтгэлцээс илүүтэй гадна дотны сайн зөвлөгөүүдийг оруулж ирээд гадны ялангуяа тэгээ нэг яг томоор яг энэ манай нөгөө засгийн газар маань өөрөө юм стратеги л гаргаж хэрэгтэй юм л да. Тэрнээс бол нэг юм 10 хэдэн компани жагсаалт 20 хэдэн компани жагсаалт энийг бид нар сүүлийн 10 жил маш олон янзын жагсаалт харлаа шин жагсаалт сүүлийн 1 жилд бараг 4-5 өөрчлөгдлөө тий. Тэгэхээр эхлээд тэр яг мөн чанараар нүглуунаар нь гаргаж ирэх л ёстой байна. Тэрийг л хийх хэрэгтэй. Тэгээ тэрний дараа нь алийг нь хувьчлахтаа энэ чинь олон янзын арга зам байна шүү дээ. Аль нь заавал нэгэн арга зам ашиглах шаардлагагүй. Одоо бүгднгийн ингээ холиод ашиглаж болно шүү дээ. Зарим хэсгийн дангаар нь IPO дотоод дээр, заримыг нь олон улс IPO, заримыг нь хөрөнгө оруулалтын сангийн хэлбэр рүү оруулах хийж гэдэг юм ингээд. Заримыг нь үнэтгэв баялагын санд оруулах хэрэгтэй ч юм уу. Тэгэхээр энэ нөгөө цогцоор нь харах хэрэгтэй байна. Бид нар ингээд зэрэмдэглээд явсны үр дүн одоо харж шít те. Тийм л байна. За баярлалаа. Хөгжлүүлээд энэ дээр биржийн мөнх захирлаас асуухад те доллар захирал хэлж байгаагаар энэ бол зорилгын ил тод байдал засаглалын тухай байгаа гэдтэй. Тэгэхээр бирж өөрөө бол яг энэ жишээ нэгаа те нэг кейс нь гэх юм уу. Тэгэхээр яг хөрөнгөний бирж өөрөө ингэж IPO хийснээрээ засаглалын хувьд ямар өөрчлөлт гарсан юм бэ? За тэгээд мөн энэ таны хувьд одоо захирлаар нь ажиллаж байгаа төрийн өмчт компанийн IPO-гийн асуудал дээр ямар байр суурьтай байгаа юм бэ? Бид нар ямар алдааг давтаж болохгүй вэ гэдэг. Хоёр дахь асуултаас нь хариулъя гэж бодож байна. Ер нь хувьчлалыг бол үе шаттайгаар хийх нь зөв гэдэг байр суурьтай байгаа. Ялангуяа 22 оны үндсэн чиглэлээр хувьчлагаар санал болгож ирсэн аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад энэ удаагийнх бол МЯТ Эрдэнэт үйлдвэр Эрдэнэс 5-7 гэх мэтлэн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татгууц компаниуд санал болгосон. За энэ утгаараа бас одоо юу гэдэг нь иргэдийн хувьд энэ баялагын одоо өргөөжийг дэгш хүртэх юм боломж иргэд ч гэсэн одоо хоригдлынхаа өөрсдийнхөө нөөц бололцоогоор энэ одоо өргөөж өснө хүртэх юм
болцоо нэгдэж байгаа гэж. Зах зээлийн хувьд ялангуяа юм чанартай томоохон одоо листингүүд гарч ирснээр бас манай зах зээл дээр маш дутагдаад байгаа энэ хөрвөх чадвар бас сайжрах гэх мэтчлийн давуу талуудтай. За мэдээж иймэрхүү одоо юу гэдэг хэмжээний иймэрхүү зах зээлийн үнэлгээтэй ирээдүйд үйл ашигтай байх үс ийм бүтээгдэхүүнүүд бий болсноор бас бидэнд дутагдж байгаа гадна дотны мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг одоо татах бас нэг боломж нь гэж харж байна. Хөрөнгийн биржийн хувьд бол 22 онд нээлттэй хувьцаат компани болсон. За тухайн үед нийт үнэлгээ бол 36 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй байсан. За үүнээс хойш бас манай дээр уул уурхайн биржийн одоо арилжаа хийгддэг болсноор үр өгөөж нэлээд нэмэгдээд зах зээлийн үнэлгээ 3 дахин нэмэгдсэн байна. Тэгэхээр энэ одоо хувьчлалд оролцсон хөрөнгө оруулагчдын хувьд бол өгөөж нэлээд сайн байна. Тайлагналын асуудлууд бол нэлээд сайжирсан. Засаглалын хувьд одоо төлөөс томилогдсон төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд нь 4, хараат бус гишүүд нь 5. За тэгээд тузын дээр нь бас жижиг хувьцаа эзэмшигчдээс бүрдсэн хяналтын зөвлөл бас хяналтаа тавиад ажиллаж байна. Тэгэхээр шийдвэр харьцангуй одоо бие даасан байдлаар гарч байна. Хараат бусаар гарч байна. Тэгэхээр засаглалын хувьд бас ажиллаж байна гэж харж байгаа. Ер нь энэ хувьчлалууд энэ ажлууд амжилттай энэ IPO амжилттай болохын үндсэн 3 суурь байгаа гэж би бодож байна. Үнэлгээ маш зөв тогтох ёстой. Ингэснээр тухайн одоо хувьчлалд оролцож байгаа хөрөнгө оруулагчид урт хугацаанд зохистой төвшөнд одоо өгөөжөө хүртэх юм боломж үүснэ. Хоёрдугаарт жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг маш сайн хамгаалах. Энэ хувьцаа гаргасан компаниуд маань эрх чиглэлээс ахуулаад энэ урт удаан хугацаанд тайлагналаа маш одоо юу гэдэг стандартын мэргэжлийн түвшинд тайлагнаж энэ жижиг хувьцаа эзэмшигчдийн мэдээлэлээр хангах энэ боломжоор нь хангах үүргээ хүлээх ёстой. 3 дахь маш чухал юм ялангуяа манай дээр энэ хувьцаа гаргасан компаниуд дутагдж байгаа асуудлууд энэ хөрвөх чадварын асуудал төр анхаарал өгөхөөс болоод жишээлбэл ашигтай ажиллагааны сайн ирнэ хувьцааных нь үнэ унаад идэг. Тэгэхээр энэ 3 нөхцөл бүрэлдэжиж ер нь IPO-нууд амжилттай болно гэж харж байна. Тэгэхээр мэдээж энэ дөрвөн эмчит компаниудыг үе шаттайгаар биелжэл олон нийтэд нээлттэй арилжаалах нь маш зөв. За саяны 3 асуудал дээр маш тодорхой анхаарч одоо шийдлүүдийг санал болгосон байх ёстой. За үе шаттайгаар энийг одоо төлөвлөж зохион байгуулах ёстой. Бүгдэнд нь таардаг нэг шийдэл гэж байхгүй. 18 компаниг харахад зарим нь Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж гэх мэтчлэн эдийн хувьцаат компани болсон компаниуд байна. Нэмэлт хувьцаа гаргах энэ одоо процесс бол бусдаас айвар. За зарим нь бүр юм стратегийн түвшний маш өндөр орлоготой, маш ирээдүйд маш өндөр ашигын потенциалтай компаниуд байна. Эдгээрийг жишээлбэл ямар хэлбэрээр гаргахгүй шууд IPO хийх үгүй. За зарим нь бол одоо юу гэдэг олон нийтийн компани болоход бэлтгэл ажил шаарддаг те. Магадгүй тэрний өмнө одоо хувийн хөрөнгө оруулалт, стратегийн хөрөнгө оруулалтыг татаад бүтээмжийн тодорхой хэмжээнд дээшлүүлээд түүний дараа олон нийтэд гаргах гэх юм. Тэгэхээр бүгднээр нь тус тусдын шийдэл ярих нь зүйтэй л гэж бодож байна. За баярлалаа. Үргэлжлүүлээд бичил глобус санхүүгийн нийтлийн отгон байд захирлаас асууя. Бичил глобусын хувьд бол ерөөхдөө хөрөнгөний зах зээл нийлээ идэвхтэй оролцоотой байдаг шүү дээ тий. Тэгэхээр та энэ төрийн өмчт компани реформын хувьд энэ IPO-гийн хувьд ямар байр суурьтай байна вэ гэдэг. За бүгд марамд баярлалаа. Тэгээд нөгөө шууд л яригдсан. Тэгэхээр одоо шууд л яригдээ. Тэгээ шийдлээ яригдсан. Тэгэхээр хувийн компани дээр бол нэг юм яригддаг. Тэр манай компани дээр одоо би 20 жилийн бас туршлагатай. Тэгэхээр бид нар юунаас эхэлдэг вэ гэхээр ачаанаас салдаг эхлээд. Бизнес эхлэнээс өмнө одоо бид нар хэрэггүй ачаанаас салдаг тийм ээ. Тэгэхээр юу гэдгийг тэр бол зардал биднийг хойшин татчихдаг юм а. Тэрнээсээ салцсан бол урдах одоо маргааш харна гэсэн үг тийм. Тэгэхээр төрийн өмчт компаниуд төр би бас нэг статистик харлаа л да ингээд маш олон төрийн өмчт компаниуд ингээд цөөхөн 5 нь ерөнхийдөө зангидж гол ашиг хийж яадаг тийм ээ. За тэгээд бусд нь ингээд 300 хэдэн тэрбум ашиг оруулж яадаг. За үндсэн 40 50 компани бол одоо ингээд чирэгдээд явж байдаг. Тэгэхээр энэс бол бид нар одоо төр бизнес хийнэ гэж байхгүй. Энийг бол одоо шууд хийх хэрэгтэй. Тэгэхээр төр бизнес хийхээр юу болдог гэхээр юм лоцгсон чанартай
ард түмний өмчтэй байгалийн баялаг бол ард түмэн гэл одоо Венесуелийн жишээ гарч байгаа шүү дээ. Тэгэхээр юу болж байна те гэхээр ийм л үр дүнд хүрнэ. Тэгэхээр энэс бол одоо маш зөрөгтэйгээр салах хэрэгтэй. Манай золоо захирал мөнхөд захирал 2 сая хэлж ийн ингээд үе шаттайгаар энэ. Гэхдээ энэ дээр бол нэг юм байгаад байгаа. Ер нь бол бид нар 90 эд онд бас ингээд хөвчлөл компаниудыг хөвчлөл ирсэн. Гэхдээ үр дүнд нь тэрийг сайн мөнгө хэлцээд байгаа юм баггүй. Ямар ч гэсэн тухайд зориглол хийсэн те. Тэгэхээр өнөөдөр энэ ачаатаа хэр удаа явах юм бэ гэдэг дээр ярилцаад ер нь бол нөхцөл байдлаа бид нар аюулс анзаарах хэрэгтэй. Юу гэхээр иргэд өнөөдөр ямар байгаад байна. Өнөөдөр одоо хамгийн сайн ажилтдаг банкуд гэж байна. 5 банк IPO-ороо хувьцаа гаргасан шүү дээ. Тэгээ одоо тэрний хувьцааны үн хэр байгаад байгаа вэ? Банк шиг айтайхан ажиллаж байгаа газрууд хаана тэг улуурхан компаниудаас өөр. Тэгээ хэлэхээр одоо төрөмчт компаниудыг IPO хийгээд олон нийтэд хувьцаагаа санал болгоод гадны дотны хөрөнгө санал болгоно гэхээр энэ бол нэлээд амьдралаас хол сонсогдоод байгаа. Яагаад гэвэл энэ хэдэн компаниас яаж салахыг ашиггүй ажиллаад байгаа. Тэгээ энэ чинь ашиггүй ажиллаад байгаа компаниг бас хийн авах юм те. Бодит үнэлээд одоо зугуухан гэхдээ энийг одоо 30% 40% ч гэдэг юм олон нийтийн бол төр хамтраад оролцоод явна. За энэ бол одоо шууд хэлэхэд амьдрал дээр аюу хол баха те. Тэгэхээр бодит төрөнгүүдийн аюусан гадны одоо тэр экспертүүдээр үнэлүүлээд аудитыг оруулаад гэхдээ энэ яалтаа салах хэрэгтэй. Тэгээ Монгол улс ч өөрөө мөнгө олох хэрэгтэй байхгүй. Үр дүнд мөнгө олж иж ашигтай ажиллаж иж улсаараа ашигтай ажиллаж иж хэдүүлээ шинэ юм хийж одоо энэ техник технологи сайжруулна гэдэг юм яаж шүү. Өнөөдөр одоо ингээл гадаа ихэнх хэсэгтээ тогооцлол 40 градусын хөдөлгөөнд дийлэхгүй л шүү дээ. Тэгэхээр бид нэр гэтэл хувийн одоо манай оффист бас энэ бүрэлдэхүүн урхаа байдаг байхгүй. Гэтэл би нэг хальтаа ажилтнтай танах юм хэдүүнээр ажилтгийг хэд 80 дүнтэй юм л. Гэтэл манай төрөмчт компаниуч өнөөдөр хэдэн мянган өмнө ажиллаж байгаа шүү дээ. Ингээд үр ашиг гэдэг юм байхгүй. Энийг хувийн хвшлээ өдөрт бол айлэр талгыг хадаад юмаа сайжруулад ингээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр миний хэлээд байгаа юм одоо ачаанаасаа салах хэрэгтэй. Тэгэхээр одоо ерөнхий сайд байдаг юм уу шийдвэр гаргаж байгаа хүмүүс бол одоо бас нэгдэлтэй их зоригтой хэрэгтэй. Цэгцлэл явах хэрэгтэй. Тэгээд тэгэхгүй нөгөө өмнөхөнтэйгээ зууралдал тэнд сонгуулийн байдаг юм уу нам сайн ажилласан хүмүүсээ ажлын байраар хангах гал ингээл интеллект хэсгэн дотор төлөөд байдаг. Нөгөө талын тэрийг тэнд зарцуулаад байдаг. Энэ жургшил биш байхгүй тий. За би бол тэгж хэлдэг. Хувийн хвшлэлээр шийдэл явдаг тий. За баярлалаа. Нэг чин зардал дээр бид нэр ажилладаг тий. Тэгэхээр нөгөө татаас болоод хойноос ингээд чирэгдээд байгаа нөхдүүдийг тасалдаг гэх юм уу? Таслах хэрэгтэй. За баярлалаа. За ингээд сангийн дэд тулан та яг энэ төрөмчт компани реформын 28 он хүртэлх замын зурвал дээр бас алдагдaltaй 3 жил ажилласан компани татан болгох гэсэн бас аль байгаа тий. Тэгэхээр саяны автомат захирлын хэлтг дээр төрүүлээд одоо энэ алдагдaltaй ажиллаж байгаа компаниудад цэгцлэх юм шүү гэдгийг санал байгаа тий. За та тэрнэр бас санал бодлоо хэлэх бах. Мөн одоо яг энэ ажил хэрэг болоход ямар саад тулгараад идэгин тэгээд энийг яаж шийдэж эхнээс нь ажил хэрэг болгох вэ гэдэг дээр яа тэгэл үзэгчд бас жоохон төөрөгддөг байх энэ олон жил нөгөө яригдсан сэдв учраас тий. За та бүхэнд орой минь төргий. За би хувьчлалын тухай ярьж, төрөмчт компани тухай хувьчлалын тухай ярьж. За компани гэдэг бол ашигын төлөө байгууллага. Ашигын төлөө байна гэдэг бол бизнесийн үйл ажиллагаа. Тэгэхээр төрөмч тэгэхээр төр тэгвэл бизнес хийх юм уу? Хийвэл аль талбар дээр хийж болох юм, хийхгүй бол хаанаас одоо савраад татах юм гэдэг энэ бол баг экологийн асуулт болж өрж байгаа. За үеийн засгийн газар гэдэг юм их хурлаас ингээд эдгээр компаниудыг хөвчлээ гэдэг нь уул нь одоо нөгөө сэтгэлэн сайхан юм да гэдэг шиг санаа нь бол ачаанаасаа салъя. Одоо эдийн засгийн хөдөлгүүр мотор нь өөрөө хувийн хвшил байх ёстой. За тэгжиж бид их холын замдаа садгүй байх юм байна гэдэг санаа нь бол байдаг. Гэхдээ хэрэгжилтэн дээр бол төдийлөн бас байж чаддгүй. За шалтгаан гэдэг сууж шалтгаан хэлхээс өмнө би нөгөө хувьчлал гэдэг үгийг ашиглахаас их татгалзаж байгаа. Энийг би илүү цэгцлэх гэж хэлнэ. За хувьчлал гэдэг бол нөгөө privatization буюу одоо бидний бас 90 оны нөгөө одоо хувьчлалын одоо бас сургамж гашуун түүхийг одоо олон нийтэд сануулад байдаг учраас олон нийтийн дэмжлэг авахд бас хэцүү. Одоо юу гэдгийг ингээ ягаа ногоон тасалбар гээл эсвэл мэдээлэлд ойр улсууд нь тийм ээ одоо төрийн өмчийг аягүй хямдхан үнэлгээтэйгээр худалдаж авах гэдэг ч юм уу ийм болгоомжлол нь төрүүлээд явцдаг учраас тэрний араас хөөцөлтүүд бид нар одоо хийхэд аягүй хэцүү болдог. За нэг талаасаа нөгөө талаасаа яагаад цэгцлэх гэж байгаа вэ гэхээр зөвхөн IPO хийх ерөөсөө биш байхгүй юу. Энийг татан буулгаж болно. Нэгтгэн нийлүүлж болно.
стратегийн хөрөнгө оруулагч бид нар нээлттэй биш байдлаар ч гэсэн одоо хувийн компанийг оруулж ирж болно. Гэхдээ зөвхөн одоо оруулж ирж байгаа хөрөнгө мөнгөн дээр нь биш, ноу хау, технологи тий за мөн бүтэн одоо нэг өртгийн одоо value сүлжээнийхаа тий одоо хөндлөн байдаг юм босоо одоо тийм нэгтгэл хийх зорилгоор хийж болно. За зарим одоо зүйл жишээлбэл компани байх шаардлагагүй нийгмийн үйлчлэлийн шин чанартай болвол тэр ашигын төлөө биш илүү нийгмийн үр өгөөжийг бий болгож байгаа. Тэгэхээр тэрийг бол компани хэлбэрийг нь өөрчлөөд улсын төсөвтэй байгууллага болох нь зөв. Тэгэхээр нийт одоо энэ одоо агуулгыг бий бол илүү зэгцлэх гэж хэлмээр байгаа. Хувьчлах гэхээр түрүүний хэлсэн асуудлууд бий болдог. Яагаад болдгоо вэ гэд шалтгааны талаар асууж байна. За шалтгаан бол яг санаа нь байдаг ч гэсэн яг хэрэгжлэнээр бид нар нэг амьсгаагаар бүх юмыг хийхийг зориод идэг. Одоо маш олон компани зэрэг гаргаж ирээд байдаг ч юм уу те. Гэтэл яг одоо тэр зөвхөн тэр одоо бүх шийдвэр тогтоолно гараа зөвхөн техник ажлын л бол бас маш их хугацаа ордог штэ. Үнэлгээ зөв байх хэрэгтэй. Үнэлгээ зөв байхын үндэс нь бид нар санхүүгийн тайлан зөв байх хэрэгтэй. Хүндлэнгийн аудитор хийгдсэн байх хэрэгтэй. За тэр нь болж игэл Big 4 ч юм уу те. Олон улсад нэр бүхий байх хэрэгтэй. Тэр нь сүүлийн ганц жил биш сүүлийн одоо доройж 3 жил байх хэрэгтэй тий. За тэгээд за нэгдүгээр тэр нөгөө талаас тайминг буюу цаг хугацааны асуудал бид нар тухайн компани одоо бизнесийн цар хүрээг хараад илүү өсөж явах үед нь ч юм уу тэлэлт хийж байгаа үед нь IPO хийж таарна шүү дээ. Тэгэхээр нүүрсний үнэн жахад бид нар нүүрсний компани IPO хийж болох уу гэвэл онлайн үед болохгүй юм байхгүй. Гэхдээ үнэлгээ ямар байх вэ гэдэг асуудал бий болно. Тэгэхээр нөгөө энэ асуудлуудаа ингээд нөгөө бүтэн зургаар нь хараад одоо цэгцтэй төлөвлөөд олон юмыг нэг амьсгаар хийх гэхээсээ илүү цөөхөн жижигэнч байж болно тухайн одоо компани те ингээд нөө цэцлэх ажиллагаагаа хийгээд эхлэх юм бол тэр моментум нь бий болчвол бас олон нийтийн дэмжлэг авах тэр ч гэсэн айгүй одоо ээлтэй болно. За үүний хажуугаар бас одоо нөгөө улс төрчлөлт гэж хэлэх үү эсвэл нөгөө нийгмийн зөвшөлтсөл бий болоогүй үед бол бас айгүй төвхтэй байдаг. Нэг талаас одоо юу гэдгийг IPO хийн гэхлээр одоо жишээ нэг төрийн эмч компаниг одоо олон нийтэд санал болгоё гэхэд манай дотоодын зах зээлийн онцлог нь өөрөө иргэн хөрөнгө оруулагч ритейл гэж хэлдэг те жижиглэн хөрөнгө оруулагч буюу одоо төдийлөн тэр одоо нарийн мэдлэг чадвар ч юм уу тэр юу байхгүй одоо өөрийгөө хамгаалах ч юм уу эсвэл яг рационал шийдвэр гаргах одоо төдийлөн болцоо багтай цаг хугацааны болцоо багтай хүмүүс байх гэдэг. Тэгэхээр тэдгээр байх гэдэг. Тэгэхээр одоо яадгүй гэхэлэр нөгөө зах зээл өөрөө одоо нөгөө тийм юу behavior-аар бас ороод явцдаг. Тийм биш гэхээр мэрэгжлийн хөрөнгө оруулагч байж тарах гэдэг. За мэрэгжлийн хөрөнгө оруулагч дотоодын мэрэгжлийн хөрөнгө оруулагчид одоо бас бэхжээг байна. Биднэрт одоо том тэтгэврийн сан алга, биднэрт том одоо дотоодод хөрөнгө оруулалт баялагын сан алга, за биднэрт одоо нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан хөрөнгөний зах зээлийн тоглогч болоогүй байна. Тэр гадаад их байж тарах гэдэг. Тэр гадаад их байх гэхээр нөгөө юм баялаг тойрсон үнцрэх үзэл гарч ирдэг. Бид одоо баялгаа гадныханд одоо 50 туухч ин гэдэг ч юм уу. Энэ хоёрын завсраар одоо ингээд тууштай аваад гарна гэдэг нь өөрөө нөгөө улс төрийн манлайлал талаасаа энэ чинь нийгмийн одоо зөвшөлтсөл талаасаа жоохон цаг хугацаа ордог. Тэгээ анханаас нөгөө суурийн зөв тавьж ингэж манлайлж авч явах ийм асуудлууд үүсэх юм болов гэж бодож энэ тавьж байна. Хөрөнгөний зах зээлийн хөгжлийг дэмжигч Бичил Глобус санхүүгийн байгууллага. За үргэлжлүүлээд энэ зүйлээс яг одоо дэд цай тулангийн хувьд болохоор сая институтийн хөрөнгө оруулагчтай стратегийн хөрөнгө оруулагч жижиг хувьцаа эзэмшигчдийн талаар ярьсан дээр дараачийн одоо багц дөрөв орё гэж бодож байна. Энэ бол институтийн хөрөнгө оруулагч буюу одоо том хөрөнгө оруулагч стратегийн хөрөнгө оруулагчийн тухай сэдв байгаа. За энэ дээр би Capital Markets Mongolia компани юм халуцаалаа яриас асууя гэж бодож байна. Яг энэ жижиг хөрөнгө оруулагч институтийн хөрөнгө оруулагчдын асуудал яригддаг. Гэхдээ Монголд бол хөрөнгөний зах зээл талтай жижиг хөрөнгө оруулагчид илүү идэвхтэй байгаа гэх юм уу. За институтийн хөрөнгө оруулагчид бол ийм жоохон идэвхгүй хэвмэйхтэй байдаг тий. За тэгээд яагаад энэ институтийн хөрөнгө оруулагч гэдэг зүйл их чухал юм бэ? За энэ сангууд гэдэг зүйл яагаад чухал юм бэ гэдгийг тайлбарлаж өгөөд за тэгээд энэ хөрөнгө оруулагчдыг яаж идэвхжүүлэх вэ? За би нөгөө энэ дээр энгийн жишээнээс яриа л да. Одоо миний гадны хөрөнгө оруулалтын сангийн менежертэй уулзж ирсэн Хонконгт. Тэгээд хөр болохоор Монголын хөнгөн бирж дээр байгаа авчирх фондоос хөрөнгө оруулсан. За заримд нас нэлээдгүй гайгүй 5% эзэмшдэг. За энэ яадаг вэхээр нөхөр бол
гадны хөрөнгө оруулалтын мөнгөийг цуглуулад хөрөнгө оруулалтын сан үүсгээд тэгээ Монгол руу хөрөнгө оруулж байгаа байхгүй. Ерөнхийдөө Монголыг олоос одоо сурчлаад тэгээ Монгол руу хөрөнгө оруулалт татж авчиж байгаа л хөрөө байхгүй тий. Тэгээд олон жил болж байгаа Монголд. Тэгээ яг надтай уулзаа ярьсан. Одоо бараг хөрөнгө оруулалт 5 10 жил болсон. За одоо бид нар ашиг аваад гараад зараад тэгээ хөрөнгө оруулалтаа ашиг авах гэмээр байна. Тэгээ зараад гарья гэсэн чинь одоо миний өтөр хувьцааг авах хүн алгаа тий. Ч одоо нөгөө өндөр үнэлгээтэй компани 5%, 10% гэдэг чинь бас нэлээдгүй их мөнгө болчихж байгаа шүү дээ. За 10% зарыг одоо тэрний үтийн нэг 50 тэрбум 100 тэрбум төгрөгийн хувьцааг би зармаараа нэг бол манай зах зээл дээр авч чадах юм байхгүй. Хүн жижиг хүмүүс зарыг үйлдэл чинь нөгөө үнийг хамаагүй хөрөгдөх гэдэг шүү дээ. Заруул үнийг унгаах гэдэг шүү дээ. Зах зээл дээр яа тэгэнгүүт тэрийг нь авчих хөнгө бол шинэ байх вэ гэдээ одоо бусад зах зээл дээр болон хөгжсөн зах зээл дээр бол нөгөө институционал хөрөнгө оруулагч нартаа л зарна шүү дээ тий. Тэгээд нөхрийн надад хэлжсэн юм. За зөвлөө танаахан гээд яг тэр чи яг банкуудын IPO-ны дуусч ирсэн үеэр болж ирсэн. 23 4 онд. Ингээд одоо өмнөсөө чинь бид нэг талаасаа энэ чи дэлгүүр гэж ярьдэн шүү дээ. Үгүй за тань гой бараа гаргаал юм тий. Нөгөө талаасаа худалдаа авах чинь нэмэхгүй маа. Худалдаа авах нар чинь байхгүй болохоор энэ 1000 гой бараа гараад энэ ч одоо зах зээл чи уус ингээд хана штэ. Тэгээ бид нар яг л тийм асуудалд толорч байгаа. Одоо банкуч гэсэн хүмүүс яагаад 5 10% гаргуулсан шүүмжилдэг. Яг үүндээ бодит байдал нь тийм баг ш. Банкуд 20% гаргаж хүсээд ч үнэхээр зах зээлийн багтаамжийг хэцүүлсэн тийм. Тэгэхээр нөгөө яг институционал хөрөнгө оруулалт яагаад хэрэгтэй вэ гэж ярил энэ аахгүй. Институционал хөрөнгө оруулалт чадамжтай хөрөнгө оруулалт нэмэгдэж энэ зах зээлийн чадах жуулн нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр энийгээ дагаад гадаадын хөрөнгөөс орж ирнэ. Одоо бид нар чинь манай бирж дээр гадаадын хөрөнгө оруулалт арилжаа 1% гэж юм шиг нэг хөрөхгүй. 10 хэдэн жилийн өмнө бол баг 80-90% дээр явж ирсэн. Тухайн үед бол нэлээд олон гадны сангууд орж ирсэн. Одоо сан гадны сангууд ихийн гарчаад байгаа байхгүй яа. Тэгэхээр зарж гарч харах нь exit гэдэг нь зарж гарах боломж байхгүй тий. Тэнгүүд олон улс одоо практикаараа нөгөө тухайн улс орнууд нь төрийн сангаараа, баялагын сангаараа буюу тэр нөгөө сангуудаа хөгжүүлээд тэднэрээ буцаагаад нөгөө хөрөнгөний дотоодын хөрөнгөний солилоо хөшөөрөгдөж бас дэмждэг бодлогыг хэрэгжүүлээд байгаа байхгүй. Тэгээ бид нар ч гэсэн тийм бодлого хийх хэрэгтэй. Тэгээд институционал хөрөнгө оруулагч өөрөө бодлогын дэмжлэгтэйгээр дүүсдэг юм байна л д. Тэгээ бодлогын дэмжлэг нь манай Монгол байхгүй болохоор тэрийг одоо хийм өсвчтэй. Тэгэхээр одоо бол оюун зүтгэрийн нэмэлт сангийн асуудал ярьж байгаа. Тэр үүсэх ёстой. Баялагын сан ч гэсэн тодорхой хэмжээнд яагаад бид баялагын сангийн хөрөнгөөр дотооддоо хөрөнгө оруулж болохгүй гэж тийм. Тэнц бодлогоор дэмжийа гэж үнэхээр хичээж байна. Тэгэхээр дотоодын нөө институционал хөрөнгө оруулагч нар үүсгээд тэднэр нь дотоодынхоо хувьцаанд итгэж авах хөрөнгө оруулахгүй бол гадны хүн оруулж ирнэ гэдгийг хүлээх зүгээр утгагүй асуудал ч юм л та. Тэгэхээр зүгээр энэ талаас нь тайлбарлаж энгийн жишээ бол юм байна. Энэ дээр өргөжлүүлээд биржийн мөнхөд захирлаас асуухад мэдээж нөгөө нэг официт компаниудаас бирж дээр ч гэсэн стратеги хөрөнгө оруулагч нар байгаа тий. Тэгэхээр яг энэ идэвхгүй байдгийм үү яг бодит байдал дээр ямар асуудал гардыг тэгээ юу хүсдгийг тэр одоо баер тал гэж байгаа тэгээ авж байгаа тал юу хүсдгийг тэгээ яагаад энэ нөгөө хөрвөх чадварын асуудал дараачийн зарыг гэхэд дараачийн институцийн одоо хэмжээний хөрөнгө оруулагч нар яагаад байхгүй байна вэ гэдэг тийм 10 жилийн өмнө бол мэргэжлийн хөрөнгө оруулагчд орж ирэхэд бол хэд хэдэн одоо сорилтууд байна гэж ярьдаг байсан юм. За хамгийн ихнийх нь бол энэ олон улсын хөрөнгө оруулагч орж ирэхэд манай зах зээл дээр нэр хүнд бүхий кастодион буюу одоо бүртгэлийн байгууллага дэд үтс байхгүй байна. За өнөөдөр бол одоо JP Morgan-ы системтэй сабкастодион голомтог жишээлбэл хийгээд явж байгаа. Тэр нь байдаг болсон юм байна. За emerging frontier market-д хөрөнгө оруулалт мандаттай сангууд оруулах гэхээр манайх зах зээл маань ангилагдаагүй байна гэсэн. Гэтэл 22 оноос манайх одоо FTSE-ийн фронтир ангилалд орчихсон байна. Татврын таатай орчин байхгүй байна гэсэн. Бид одоо жишээлбэл татврын хэд хэдэн одоо хөрөнгө оруулалтын санг дэмжсэн бодлогуудыг гаргасан. Хууль эрхцэн орчин байхгүй байна гэсэн 2014 онд бас хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиа баталсан. Гэлээгээд бас тодорхой хэмжээнд үр дүн гарсангүй тий. Тэгээд асуудлыг бид хаанаас хайх ёстой юм бэ? Эргээд бүгдийг ингээд судлаад үзэхээр яг л түрүүний
хилдэг өргөх чадвар. Investability буюу одоо энэ зах зээл дээр бид нар хөрөнгө оруулах одоо объем тоо хэмжээ байна уу? Орон зай байна уу гэж. Exit золоо захирал ярьж байна. Үл одоо entry буюу ороход ч хэцүү байна. Би таахад нэг тоо хэлье. Өнгөрсөн жил 25 оны манай топ 20 индексийн өдрийн дундаж арилжааны объем 450 сая төгрөг байсан. $110,000. За 20 сая долларыг одоо Монголын одоо зах зээл дээр зөвхөн топ 20 одоо индекс багтаж байгаа аж ахуйн нэгжүүдэд 20 сая доллар шингээе гэхэд өдрийн $120,000 одоо бараг 20 хоног. Тэгээ ажлын 20 хоног гэхэл чинь нэг сар 200 хоног болж байна. Тэгээ нэгэн ажил болох нь тий. За энэ хооронд бол үн өснөө. 15% өдөр болго өсөд идэл нөгөө тэр хөрөнгө оруулалтын сангийн маань Монголын зах зээл дээр хөрөнгө оруулаад үйл ашиг хүртээд гарахын тактик стратеги бүгд байхгүй. Тэгэхээр энэ дээр бидэд илүү анхаарч ажиллах ёстой юм байна гэдэг нь эндээс харагдаж байгаа. За ер нь өдрийн дундаж ярилцааны дүн бол нэмэгдээд байгаа. Нийт одоо юу гэдэг нь мэлжүүнд арах юм бол нэг 1.5-аас 2 тэрбум төгрөгийн ярилцаа явж байна. Урд өмнөх одоо ковидын өмнөх болон хойдох одоо үеийг харьцуулахад бол 3-аас 4 дахин нэмэгдсэн. Тэгэхээр энэ дээр бол цаг хугацаа болчихно. Энэ жилийн ялангуяа эхний үйлдвэрлэлд бид энэ маркет мейкерийн 23 онд батлагдсан журмыг тодорхой шинжилсэн ажлуулалтууд хийгээд тэгээд хувьцаат компаниудад энэ одоо үйл ажиллагааны үндэс нь юу юм бэ? Тухайлбал түрүүн хувьцаагаа гаргачаад ашигтай ажиллаад байхад хөрвөх чадваргүйс болоод хувьцааных нь үн унаатайгаа энэ компаниудын менежерүүдэд жишээлбэл зөв ойлгол. Яагаад аль нэг брокер дэлгэрийн компанитай маркет мейкерийн гэрээ хийгээд энэ дээр ингээд хөрвөх чадвар үүсгээд явахгүй байгаа юм байна. Зах зээл үүсгээд явахгүй байгаа юм байна. Нөгөө талдаа брокер дэлгэрийн компанитайгаа бид бас энэ боломжийг ашиглаач тий. Зөвхөн одоо хувьцаа жуулчилснаасаа биш бас дийлэрийн үйл ажиллагаа, зах зээл үүсгэх үйл ажиллагаа эрхлээд эндээсээ бас ашиг тушиг юмтай яваач гэдэг бас одоо сурталчилж энийг эхлүүлэх гэж. Мэдээж арилжааны өдрийн дунджийг бид одоо жилийн дотор 2-3% өсгөх гэж хэлж чадахгүй. Гэтэ энэ функцийг нэвтрүүлсэн магадгүй 2 жилийн дотор ч юм уу 3 жилийн дотор бид нар бол тодорхой хэмжээнд өсгсөн байна гэж харж байгаа. Урт хугацаа шаардлагатай. За бусад одоо эргэлтийг хөрвөх чадварыг нэмэгдүүлэх ямар боломжууд байна. Шинэ бүтээгдэхүүнүүд байна. Тэгээ түрүүн хэлсэнчлэн энэ чаналтай листингүүд нэмэгдэх ёстой. Энийгээ дагсан бас энэ арилжааны бусад одоо futures options гэдэг юм уу бүтээгдэхүүнүүд нэмэгдэх ёстой. Өнгөрсөн хугацаанд бол бид нар дандаа аюу тийм одоо уламжлалт арга барилаар хөрөнгө оруулалт хийгдлээ шүү дээ. Энэ бол нэг үе шаттайгаар хийх шаардлагатай. Жилийн дотор 2 жилийн дотор бол энэ дээрийг хийснээр одоо гадны 20 сая долларын хөрөнгө оруулагчийг шингээх чадвартай болно гэж хэлэхгүй. Гэхдээ өнөөдрөөс эхлээд бид цаг хугацаа дунд болон урт хугацааныхаа стратегийг боловсруулад үе шаттайгаар ийшээ зорих ёстой. Хөрвөх чадвар том асуудал тийм. За дотоодын институционал хөрөнгө оруулагчид яагаад болохгүй байна вэ? Тэгэхээр бид нар хөрөнгөл хаана вэ гэдгийг хамгийн түрүү асуух ёстой. За даатгалын компаниудын эслийн сан хуулиар бол тодорхой хэмжээнд бол засны зах зээл дээр оролцох боломжтой. Яг даатгалын компани тэр хөрөнгийг өдөртөж байгаа хүмүүс маань бас ийшээ хөрөнгө оруулах тийм аппетит байна уу байхгүй ч тийм үү те. Тэтгэврийн сан ярьсан үнэхээр бид нар одоо тэтгэврийн хөрөнгөлтэй байна уу байхгүй юу? Баялагын сангийн маань хуулийн томьёолн гадаадын зах зээл дээр үнцээс авах гэдэг томьёолтой болсон. Тэгэхээр дотоодынхаа бирж дээр зах зээл дээр яагаад болж болохгүй юм? Тэрийг одоо тийм томьёолоор гаргасан үндслэл нь юу байсан? Энийг одоо жишээлбэл бид хэрэгж харах хэрэгтэй юу гэх мэтлэн хөрөнгөл хааны тийшээ нэлээд анхаарах хэрэгтэй юм шиг. Өргөс авсан юм шиг бол шийдэгдэх юм одоо боломж байхгүй. Тэр цаг хугацаа орно. Тэгэхээр дараагийн 5 жил 10 жилдээ ингээд төвчээлтэй үе шаттайгаар л энэ асуудлуудыг нэг нь шийдэж жижиг гэж болохгүй бол нэг нь шийдээ явах нь шийдэл гэж харж байна. Баярлалаа. Батгамаа захирлын үүднэр дээр бас байр суурь хэлэх бах тий. Бичил глобусын үед бол хөрөнгө баталгаажсан үнцас гэдэг бүтээгдэхүүнүүдийг бол 7 удаа бараг гарсан байна.
тийм шүү дээ. Тэгэхээр муу адил одоо стратеги хөрөнгө оруулагчтай байгаа тий. Тэгэхээр дотоодын энэ институцийн хэмжээний хөрөнгө оруулагчдын хувьд таны байр суурь ямар вэ? За дахиад юунаас эхлэв. Нийслэлээс. Тэгэхээр сая нэг таран хөрөнгөлөгч чинь за нефт одоо манайх ер нь ойлгочлоо баг юм контролд бариад шүү. Бизнесмэнээр цуглуулсан байна л та. Тэгээ хөрөнгө оруулалтын хүн маань уу гэхээр одоо нэг үлдсэн ерөнхийлөгч чинь хугацаа дуусчаар тэгээ бид нар яах юм бол чинь бас нэг гараад солилцвол тий хөлөө өөрчлөөд ингэчүүл. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалт гэдэг өөрөө тогтвортой урт хугацааны том сангуудтай институт хөрөнгө оруулагч гэдэг бол одоо тогтвортой удаан хугацаа ихтгэл найдвартай байхыг нэг номер төстэй юм. Тэр байхгүй бол болтгоо. Тэгэхээр манай дээр үүсээд идэх асуудлууд ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр айгүй хэм хийдэг очоод юу ч болоогүй байтал очоод одоо бид нэрт бодит зурагтаар харсан юм шүү дээ. Ингээ шүүхийн шийдвэргүй ч юм хурааж байгаа юм шиг. За тэгэнгүүт хүмүүс ороод одоо гадны хөрөнгө оруулагчийн нүдээр л хэдүүлээ хараад за нэгдүгээр тул зах зээл махцал жижиг бол замар дараагийн асуудалтай. Тэгэхээр уул уурхай одоо эрчимчний салбар ч гэдэг юм оруулах одоо том салбарууд байна шүү дээ. Одоо хүнснийхээ дотоод хэрэгцээд одоо хийх болохоор бас энэ хувийн компаниуд бас дэмжлэгч байх шүү нэрхийлэгч санаачилсан. Яг ингэж хийгээд ороод ирэхээр ингээл улс төрөмжүүлт гэх юм уу ингээл нэг талаас нь нуурамын мажаад ингээл тий дэлхийгээр нэг харагдчихл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нэг янз бүрийн нөхцөл чинь ингээл бужигнуулаад тийм нөхцөл тэр хүмүүс яаж мөнгө хийх юм. Хоёрт яаж тэр хүмүүс тийм тогтвортой тийм баталгаатай байдал байхгүй үед тэр бизнесээ хязээ алдах. Юу болчих ямар хэрэг тогтчих мэдэхгүй ингээд энэ итгэл найдвар гэдэг юм бол нэгдүгээр гадна талдаа бас алга байна. Тэгээ Монгол одоо манай компанийн хувьд ч эхэлтгүү сая системийн хувьд 24 онд эдэн бас энэ хөрөнгөний зах зээл дээр бид нар бас боломж олцоо. Одоо зохицуулагч байгууллагаас гаргасан. Энд бол бид нар одоо тултал ажилласан. Тэгэхээр энэ бол эргээд дахиад итгэл хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид нь за тэнд ажиллаа хийж байгаа хүмүүс ч ингээд бүгд л ингээд нэг хөдөлгөөрөө бид нар ч ингээд улсаараа ингэж хөдлөөд байгаа шүү дээ. Нийтээр хөдөлж байгаа шүү дээ. Тэнд авсан мөнгөө бид нар чинь маш хурдан хүүдэлж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар маш хурдан шингээх хэрэгтэй. Жижиг дунд бүхэл бизнес шингээ таарна. Тэд нар цаашаа ингээд явж байгаа ингээд эдийн засаг чинь нэг маш олон жижиг циклүүд дээр ингэж босч ирж ингэж томордог тий. Тэгээд эхлэнгүүт чинь бас дахиад нэг улс төрч гарч ирэл ярьдэн шүү дээ. Болохгүй байна энэ эдгээр ерөөсөө ингээд айгүй их мөнгө эргүүлээд ингээд болохгүй байна. Гэл ингээд ярингууд нөгөө хөрөнгө оруулагч чинь одоо банкнаас зээл авч болохгүй санхүүгийн хоёр байгууллага хоорондоо харилцаж болохгүй нөгөө хөрөнгө оруулагч компаниудтай. Тэрэнд байгаа эзэд нь банкнаас зээл авч болохгүй. Одоо ийм байдлыг шууд улс төрч зарлаж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг хэрэгжүүлж байгаа шүү дээ. Тэгээд ийм тохиолдолд чинь нөгөө хөрөнгө оруулагч гэдэг нэг 5,000 хэдэн аваад байгаа мэрэгжлийн за жижиг хөрөнгө оруулагч гэдэг авж байгаа чинь насаараа цуглуулсан мөнгө шүү дээ. Энэ мөнгөөр хөрөнгө оруулалт хийхээр ийм юм ярихаар нөгөө итгэл онцож байгаа хөөх төрд. Тэгээ нөгөө компаниуд чинь Монголд ашигтай ажиллах болдгоо юм шүү. Тэгэхээр энэ гадныхнаа болохгүй байхаа. Тэгэхээр юу гэдгийг нийт хөрөнгөний өгөөж нэг 22% өөрийн хөрөнгөний өгөөж нь 22%, нийт хөрөнгөний өгөөж нь 10-аас доош л байна. 8-аас доош бол маш сайн үзүүлэлт гэж байна. Энэ инфляц зөндөө юм хажуугаар бид чинь аюулгүй ажиллаа хийж байгаа. Тэгээ ингээ явахаар дахиад нэг юм эднэр мөнгө хүлээд энэ болохгүй байна гэл ийм яриад тахаар энэ нөгөө зах зээлийг ингэж одоо дамжуулж байгаа мөнгө санхүүдээр ажиллаж байгаа нэг эдис нь бас юу бодох юм ч те. Гэх мэтлэн манад энэ дотоод асуудлууд байна. Тэгээ одоо бид нар жишээ нь ингээд өнхөр хөрөнгөний зах зээлийг авах гэж явал зарим тохиолдолд банк аваад явж байгаа шүү дээ тийм үст. Тэгэхээр заавал тэр одоо нэг юм хуулийн нарийн гаргалгаа байгаад банкны эзэд банкус байгуулж мөнгө хүлээдэг бол тэрэн дээр нь барьчих л да. Тэгэхээр ингээд системээр нь бүгд нэг юм болохгүй байгаа юм шиг юм яриад иж болохгүй байх гэж би бас бодож байна. Тэгээд эмчилгээ хийх гэж бол тэндэн зас. Юун дээр болохгүй байгаа. Энийг онцлоод тодорхой засчих. Тэгэхгүй тэгэл гарч иж профорн гэдэг юм уу юу гэдэг ингээд болохгүй юм шиг юм яриад бас энэ чинь Монгол улсын эдийн засгийн баг 10% авч явж байгаа салбараа ингээд нэг хүн гарч ирээд шуугуулад иж болохгүй юм. Улс төрийн нэхэд одоо би шууд л ярьж байгаа шүү дээ. Хоёрт бид эдийн хувьд бол энэ компаниудаас ингээд хэлж ийн одоо улан сайдын хэлжсэнээр одоо бид нар чинь ингээд компанийн татврын хуулийн дээр ч гэсэн янз бүрийн өөрчлөлт орох хэрэгтэй баг. Компаниуд нь 6 тэрбум ингээд баахан жижиг тайлан 15% татврын нэггүүтэй холбоотой бид нар чинь компани хуулиндаа байгаа юм гэж ижгэлжил таарна шүү дээ. Энийг эргүүлээд гадны компанид танилцуулахаар бид нар баахан юм нийлүүлээд энэ нь энэнийх нь унаг байгаа маа. Энэ нь энэтэй юм аа гэд
Ингээд тайлбарлахаар гадныхан чинь итгэж явахгүй. За тэгж нэг итгэхээр уг нь ингээд мөнгө оруулах бас боломж байгаа шүү дээ. Өнөөдөр хүртэл над руу яриад нэг үлдэгдэл 2 сая 3 сая доллар аваач. Гэтэ бидний өмнөөс уг нь Монголд ингээд Spopi гэдэг компаниудаа дэмжиж ингээд бид нар хөрөнгө оруулалтыг татчих чадж байгаа байхгүй. Тэр харилцааг чинь хувийн хвшлийг явуулж штэ. Гэтэл манай улс төрчид яг хөтлөөд дагуулад тэднэртэй танилцуулаад нэг ширээнд суулгаад цаг гаргаад энэ дээр нь нарийн асуудлыг ойлгоод энэ дээр нь бид нар баталгаа гаргаад энийг зас сайжруулад явъя гэж байгаа юм бас байгаа мó тий. Очихороо зураг л авах болоод байгаа харагддаг шүү тий. Тэр нэг иймэрхүү байдлууд биднэрт байгаад ингээд зас сайжруулад эндээ ингээд нэг хамтаараа энэ компаниудаа нэг одоо ялгаж салгаж харлаггүй шиг ингээд эдийн засаг айтайхан болгоёг бол хувийн хвшил хаасаагүй хичээж байгаа. Гадны хөрөнгө оруулагчид ч гэсэн мөнгөө гаргая л гэж байгаа. Эвтэйгэн гаргах чигээд бидний өмнө санаа зовж байгаа ш. Та эдийн Spopi айтайхан хийж компани бид нар энд олчлоо. Ийм хүүгээр таад болж гин үү гэдэг ингээд ярилцлага бол нэг тийм төвшөндөө л байгаа. Тэгэхээр яг нэг талдаа бол биднэрт бол маш их боломж байгаа. Тэгээд энэ дотооддоо явж байгаа энэ нэгдмэл энэ санхүүгийнхаа ямиг бас нөгөө талд нь ингээд хаагаад иж бодохгүй. Тэгсэн мөртөө энийг хөгжүүлэх хөрөнгө оруулах гэдээ яриад байгаа чинь нэг сонин биелээ бас хөндлөнгөөс ойлгохгүй. За энэ дээр сангийн дэд цайд хулан та бас байр суурь илэрхийлэх бах тий. Цайд очт маань бол энэ зол баяр захирал хэллээ, мөнхөд захирал хэллээ, утгамаа захирал хэллээ бодлогын нэмжлэг шаардлагатай шүү гэж хэлж байгаа тий. За мөн ер нь яг бүхэл салбарт яригддаг одоо бодлогын шийдвэрүүд өөрөө хөрсөн дээрээ буудаггүй ч гэдэг ч юм уу тий. Ингээд яригддаг штэ тий. Дэд цайд хулангийн хувьд болохоор та өөрөө нөгөө энэ салбартаа олон жил ажилласан тий. Яг мэргэжлийн үнийн хувьд энэ бодлогын шийдвэрүүд дээр бас илүү практикл зүйлсүүдийг тусгаж өгөх байх тий. За тэгэхээр засгийн газар бол одоо хөлбөмбөөр ярих юм бол ингээд талбай дээр гараад бөмбөг хөөцөлтөд те ингээд гол хийх гэдэг хасаа илүү ер нь одоо нөгөө шүүгч одоо рефери үргэлж гүйцэтгэх ёстой шүү дээ. Тэгэхээр нөгөө тоглоомын дүрм нь айгүй ойлгомжтой байх ёстой. Тэгээ дүрмээ хэрэгжүүлж мөрдүүлж явах ёстой. Тэгээ болохгүй бол улаан утас өгч явах ёстой те санаалга өгч явах ёстой. А болж байгаа бол тэрийг нь чөлөөтэй явуулж явах ёстой. Ийм л үргэлжлэлтэд оролцох ёстой. За хөрөнгөний зах зээл ер нь эдийн засгийн бодлого талаасаа жишээлбэл макро орчныг доктортой байлгах дээр бас өнгөрсөн хугацаанд янз бүрийн одоо дандаа л яг хар мэдээ явж байгаа гэдэг шиг бас гэгээтэй мэдээнүүд бас байна. За нэгдүгээрт бол өнгөрсөн онд бид нэр зээлчих зэрэглэлээ буцаад одоо BB- төвшин дээр авчирлаа. Энэ бол сүүлийн 14 жилийн дараа буцаад энэ төвшөндөө ирж байгаа хэлбэр. Тэгэхээр зээлчих зэрэглэл бол ингээ бүх юмд нөлөөлж идэг. Бидний мөнгөний одоо үнсийг хүнд нөлөөлж идэг. Бид нар нэг одоо нооч гэж ярьдаг те. Дээшлэхэд бол 25 basis point-оор бид нар их усрын зардлыг бууруулж идэг. Тэгэхээр энэ бол засгийн газрын ажил мөн үү гэвэл мөн ганц сангийн амных гэхээс илүү бас нийт одоо жишээлбэл одоо олон улсад буурж хахад бид нар гаргацсан байсан бондууд дээр refinance хийсэн байдаг ч юм уу те өрийн удирдлагыг маш зөв хэрэгжүүлсэн. За дээрэс нь одоо бас заавал дурдах ёстой зүйл гэвэл энэ баялагын сангийн тухай хууль ба бид одоо түүхэндээ анхудаа бас ийм 5.7 их 80 буюу одоо 1.6 тэрбум долларын хуримтлалыг бий болгоод энэ бол ингээд төрийн сангийн данснаас ч тусдаа ингээд гарцсан олон улсын одоо money market instrument буюу одоо мөнгөний захын хэрэгслүүдэд байршаад явж байгаа гэдэг бол бас түүх мөн үгүй бол мөн бид мэргэжлийн хөрөнгө оруулагчид за гээд хайхаар энэ бол бид нар урт хугацаатай мөнгө л хайж байгаа гэсэн үг шүү дээ. Урт хугацаатай хуримтлал хайж байгаа гэсэн үг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бид одоо дотоод гадаад за өөрсдийн болон одоо өөртөө шалтгаалаагүй янз бүрийн шалтгаанаар бид бол хуримталтай байж баг үзээгүй хэлчихэд буруудахгүй байна. Тэгэхээр ямар ч байсан сая энэ нүүрсний үнийн өсөлт байна. Энэ одоо олон хүчин зүйлүүдийн үүднээс ирээдүйн үе сан гэдэг одоо баялагын санд бол яг өнөөдрийн байдлаар одоо 1.6 тэрбум долларын одоо хуримтлал бий болсон байна. За энэ бол бидний зээлэх зэрэглэлээ тогтоолоход бас маш чухал нэмэр үзүүлдэг. Яагаад гэвэл энэ дүнгээр бид нар одоо нийт засгийн газрын өрөө цэвэрлж иж одоо засгийн газрын цэвэр үр гарч ирдэг гэсэн үг тийм. За юм ба. За ирээдүйн сан ер нь баялагын сангууд бол ингээд олон улсад янз бүрийн хэлбэртэй байдаг. За манай улсын онцлог бол 19 онд орсон үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлийн 6-гийн 2-оор одоо ба ирээдүйн үедээ тэг шудраг гэдэг. Ягаад санаа нь бол баялаг бол ингээд нөгөө шавхагддаг. Тэгэхээр ирээдүйн үед ч гэсэн хамаатай учраас би тодорхой хэмжээний хуримтлуулъя гэсэн санаан дээрээс бий болсон гэсэн. За одоо бол одоо нөгөө амнаатыг докторжуулалтын сан болон орон нутгийн хөгжлийн санд хуваарлаад үлдсэн дөнгөөс 65% ирээдүйн санг зузаадгаад ингээд явж байгаа. Тэгэхээр ирээдүйн сангийн мандат нь бол одоо бид одоо Монгол улс өөрөө эрсдлээ
одоо тараан байршуулж байгаа буюу бидний өөрсдийн эдийн засгийн улс төрийн болон эдийн засгийн эрсдлээс ангид байдлаар хуримтлалыг бий болгож байгаа ийм мандаттай сан. За энэ бол ингээд явж байгаа. Дараагийн сан нь хуримтлалын нэгдсэн сан гэж сан байгаа. За хуримтлалын нэгдсэн сан бол төрийн өмчт уулуурхаан компаниудын ногдол ашигаас их усрын бий болж байгаа. За хуримтлалын нэгдсэн сангийн хөрөнгө оруулалтын бодлого дээр болвол хөрөнгөний зах зээлд хөрөнгө оруулах нь бол орцсон байдаг. Яг хэрэгжилтэн дээрээ бол илүү орон сууцны хөтөлбөр рүү яваад ах шиг байна. Энийг бол одоо гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам сангийн яамтай хамтраад ингээд одоо яам бол илүү нийгмийн одоо орон сууцны асуудал илүү чухал байна гэж одоо үзсэн учраас энэ чиглэл рүү явж байгаа. Ер нь бодлогын хувьд бол одоо нөгөө төрийн өмчт компани үнд цаас бол болохгүй. Ч одоо өөртөө хөрөнгө оруулалт болох гэдэг шүү дээ. Тэгэхээр төрийн өмчт биш одоо компани үнд цаасанд хөрөнгө оруулах, засгийн газрын үнд цаасанд хөрөнгө оруулах нь бас ингээд бодлогын хувьд бол нээлттэй. За орон сууц гэдээ ярил бас илүү арай том агуулгаар орчих байх гэж бодож байна. За дараагийн нэг одоо бидний хийж байгаа зүйл гэх юм бол бид нэг юм өгөөжийн мөрөөдтэй болчихё. Хүүгийн мөрөөдтэй болчихё гэж ингэ зорж байгаа. 2017 онд хамгийн сүүлд засгийн газрын үнд цаас гаргасан байдгийг. Тэрнээс хойш одоо бас янз бүрийн шалтгаанаар ингээд нөгөө тогтмол үнд цаасаа гаргаагүйгээс болоод бид ингээд нөгөө хүүгийн мөрийгөө болцсон. Тэгээ хүүгийн мөрий бол ингээд та бүхэн бүгд л мэдж байгаа. Олон улсад бол бид одоо нөгөө valuation те үнэлгээ тогтооход хамгийн чухал суурь болдог ийм зүйл байдаг. Тэгэхээр өнгөрсөн оноос ахуулаад сангийн яамны зүгээс бас дотоодын засгийн газрын үнд цаасыг ингээд бага хэмжээгээр тогтмол гаргаад ямар ч байсан энэ зах зээлийнхаа аюул механизм руу орох алтмыг ингээд хийгээд ингээд явж байгаа. За татврын орчин бол мэдээж айгүй чухал. Татвар бол одоо бодлого хэрэгслийнхаа айгүй хүчтэй хэрэгсэл. Яагаад тэгэхээр аж ахуйн нэгжүүдийн одоо орлого ашиг, иргэн хувийн хувьд ч гэсэн айгүй хүчтэй хэрэгсэл байдаг. Гэхдээ түрүү мөнхөд захирлаас хэлж ин Castodian Frontier Market татвар хууль эрх зүйн орчин гэдэг тэгээд бас болтгоо асуудал гэж байдаг. Тэгэхээр энэ бол одоо нөгөө шийдлийн нэг хувилбар нь мөн үү гэвэл мөн. Гэхдээ ганц татврыг ингээд одоо чөлөөллөө төнгөлчлөө гэд тэгээд салбанд хөгжөөд байгаа юм байна уу гэвэл одоо ганц хөрөнгөний зах зээл гэлтгүү бусад салбар дээр бид нар үнэлгээ хийхээр бас төдийлөн тэгж гардаггүй. За татврын хувьд бол сая 23 онд бас нэлээд нэмэлт өөрчлөлт орсон. Хөрөнгө оруулалтын сан буюу одоо buy side гэж хэлээд байгаа те бидний яг тэр бүтээгдэхүүний талаас олон болоод байдаг. Яг худалдаж авдаг тал нь хөрөнгө оруулалтын сан байвал цохилттой байдаг. Тэгэхээр тэрийг бол одоо аж ахуйн нэгжийн орлогын албан дотроос бол чөлөөлсөн байгаа. За татвар дээр мөн одоо үнд цаас гаргаж байгаа тий хөрөнгөний зах зээлээр харьцаж байгаа компаниудын одоо хүүгийн орлого тий ногдол ашгийг одоо 5% болгох гэх мэтчлэн татвар дээр тийм зүйлүүд орсон. Дээрээс нь нөгөө capital gain tax гэж хэлдэг нөгөө үнд цаас худалдаж аваад гарахтаа одоо борлуулсны орлогоос тооцдог тэр татварыг бол одоо 27 хүртэл 90%, 29% болтлоо 50% чөлөөлсөн байгаа. Тэгэхээр энийг бол юу гэж үзэж байгаа вэ гэхээр энэ бол төсөв бүрдүүлэх зорилготой биш. Энэ бол зах зээлийг тэлэх юм уу, идэвхжлийг нэмэгдүүлэх юм зорилготой. Зүгээр олон улстай гэдэг юм уу одоо бидний өнөөгийн нөхцөл байдал дээр бол бидэнд тийм урт хугацаатай бидний санхүүжилтийн хэрэгцээ дандаа урт хугацаатай барилга барьсан ч тэр чи одоо жил дотор барьдаг барилга ховор штэ тий. За дид бүтцгээд гэх юм бол өшөө олон жил шаардна. Гэтэл их усрын дандаа богино хугацаатай жил дотор ч юм уу нэг 18 сар ч юм уу за одоо OTC маркет хөгжөөд бас нэг зарим 36 сар 24 сарын их уср бий болж байгаа шиг байна. Тэгэхээр бидэнд тийм урт хугацаатай их уср хэрэгцээтэй байгаа тохиолдолд энийг нөгөө хооронд нь тохируулахын тулд яг хөө тэр нөгөө хөрөнгө борлуулалтын орлогын татвар олон улстай бол тийм holding period буюу хөрөнгөө барьсан хугацаатай нь уйлдчихдаг. Жил дотор ороод гараад тий яг юм бол илүү нөгөө арилжаа нийшинж чанартай гэж үзээд татвар нь арай өндөр. За 3 жилээс дээш ч юм уу болвол одоо татвар нь маш бага болдог гэх тийм аяар хөшөөрөгдөж болдог. Тэгэхээр энэ дээр бол бас тодорхой судалгаанууд бас хийгдэж байгаа. За татврын босго дээр бас Хотгонбаа захирал комент хэлж байна. Татврын энэ одоо багц хуулийн нэмэлт өөрчлөлтийг засгийн газраас боловсруулад сая их хурл руу өргөн барьсан байгаа. Тэн дээр энэ босго бол тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа. Дээрээс нь нөгөө аж ахуйн нэгжийн орлогын албан татвар чинь нөгөө 10%-аас шууд ингээд үсрээд 20% 25% руу явцдаг. Одоо шатлал нь ингээд 10-аас ингээд огцон босчдөг. Тэгэхээр тэн дээр дундын 15% гэж ингэж орж ирж байгаа. Гэхдээ тооцохдоо бол энэ чинь нөгөө waterfall буюу ихний 6 тэрбум дээр түүний дараагийн 10 дээр гэдэг ингээд тооцоо явдаг болохоор нэг effective rate нь бол аж ахуйн нэгжүүдээр бас нэлээд буураад ороод ирж байгаа. Яг татврын багц хуулийн
гол зорилго бол яг нэгдүгээрт одоо концепцийн өөрчлөлт нь бол илүү тийм захиргааталтай юм те одоо ингээд татвараа төлгөөлийн төсөв үе ордлого бүрдүүлэгч юм шин чанараас илүү зөвлөн тусалдаг байх те эрсдлийг урьдчилж хардаг байх сануулдаг байх ийм зүйл рүү явж байгаа. Нөгөө талаасаа одоо юу гэдгийг ингээд жижиг дунд бизнес юм уу аж ахуй нэгж юм уу ер нь ингээд нөгөө хэлбэршүүлсэн горимж бай ер нь татварын ялангуяа жижиг дунд бизнесүүд дээр нөгөө татвараар төсвийн орлого бүрдүүлэх гэхээс илүү даалд эдийн засгийг ил болгох тий тэгээд татврын нөгөө тайлан гарахад илүү амар байх. Ачаал нь бол одоо 1% ачаалтай 2.5 тэрбум хүртэл орлоготой болно гэж татврын бодит ачаал нь 1% байгаа шүү дээ тий. Тэгэхээр тийм одоо гол концепцийн өөрчлөлтүүд ер нь бол орж байгаа. За илүү нарийн ярих юм бол одоогийн үеэр жишээлбэл одоо отгон бацхирал маш сайн мэдж байгаа бах тий. Ажилтнуудаа одоо ингээд мэрэгжлийн сургалтанд хамруулад одоо төлбөрийн төлөгч юм уу болвол тэр бол татвар ногдох орлогоос хасагддаггүй тий. Гэтэл манай улс чинь дандаа хүний нөөцийн дутагдaltaй. Тэг хүмүүсээ байнгын сургаж яах юм шаардлагатай байдаг учраас тэр бол одоо цалингийн сангийн 10%-аар жишээ нь татвар ногдох орлогоос хасагдах гэх мэтчлэн юм чимглүүр юм шиг мөртлөө бас яг бодит салбар дээр очихороо тий нэг бас хөшөөрөг болцохоор зөвлөд нэлээ орсон байгаа тийм. За энэ институцийн гол хэсэг. Маш бага зөвлөсөн 2 минут. Тэгээ бирж дээр жишээ авахад бид нар олон улсын зарим бодит байдлаа ойлгох хэрэгтэй мэлээ. Одоо хоёр жишээ Лондонгийн өргөний бирж жишээ нь хувьцааны зах зээлээ хөгжүүл одоо төрний хөрвөх чадвар яриалаа. Тэгээ Лондонгийн өргөний биржсэн маш том асуудал. Тэгээд олон жил яваад сүүлийн 2 жил маш их бол нөгөө нөхцлүүдэд буулгаж байгаа, илүү хямдруулж байгаа. Яагаад гэвэл тэн дээр хувьцааны хайрны харилцааг явахгүй байгаа байхгүй тий. За тэнгууд ч арга хэмжээ авч эхэлж шүү дээ. За тэнгууд Сингапур өргөний бирж чинь манай бондууд гарч бондын зах зээл нь сайн өгсөн. Хувьцааны зах зээл нь хөгжиж чадахгүй байхгүй. Тэгээ сүүлдээ сайхан ямар шийдвэр гаргасан бэ? Сингапур өргөний бирж Nasdaq-тай хамтарч ажиллахаар боллоо гэд хамтарсан байдлаар явахаар боллоо гэд. Одоо тийм юмд орж шүү дээ. За Астанагийн өргөний бирж олон улсын өргөний бирж хувьцаа эзэмшигч Nasdaq болон Шанхай өргөний бирж хоёр байгаа байхгүй. Тэгээ сая сүүлд Астанагийн өргөний бирж Шанхай өргөний биржээр хамтдан нэг хиттийн нэг Казахстан хөрөнгө оруулагч компани дуул лист хийж байгаа байхгүй хамтдан IPO. Тэгэхээр бид нөгөө бас бүх юм нөгөө хөрөнгөний бирж байгаа чадвартай болно гэж хараад байна. Олон улсад дэлхийд ярил өрсөлдөж байна хөрөнгө мөнгөний төлөө. Тэгээ манай хөрөнгөний биржээр л хөрөнгө оруулалт хувьцааны гэдэг ер нь энэ хэцүү юм байна. Тэгэхээр бид нар бас дараа харах хэрэгтэй юм бойтой байдлаа ойлгоод манай Монголын хөрөнгөний бирж маань олон улсын биржүүдтэй яаж хамтрах вэ гэдэг дээр гадаадын томоохон институт хөрөнгө оруулагч ер нь шууд Монгол руу орж ирэхээс өнөхгүй ч магадгүй шүү. Ер нь угаасаа зардал өртөгөөс авахгүйлаад л хэцүү. Тэгэхээр давхар дуалистыг бодох эсвэл гадны хөрөнгөний биржтэй хамтарсан дэр шүү. Шинэлэг шийдлүүдийг гаргаж ирэх дээр ажиллах хэрэгтэй байна гэдэг. Сүүлийн үеийн бусад дэлхийн том биржүүд тийм юм дээр асуудалтай байх чинь те бид нар Монголын хөрөнгөний биржийг том болгоно гэж явах нь бас хэцүү гэж магадгүй байна гэж харсан. Бодлого тодорхойлж өгсөн яг тэл чиглэлээр явж байна. Сая та анзаарсан бол 12 сарын 30-ны улсын хурлын 124 тогтоол дээр хөрөнгөний биржийн одоо төрийн эзэмшиж байгаа хувийг бууруулах, за мэрэгжлийн хөрөнгө оруулагчид урт хугацааны одоо хамтын ажиллагааны хүрээнд санал болгох гэдэг ийм том яллаар явж байгаа. Тэгээд энэнийхэн дагуу ч гэсэн дэлгэл ажиллагаа явж байгаа. Тэгээд тэр нь бол одоо зөв чигнэ гэж алж байгаа тийм. За баярлалаа. Бидний цаг дууссан. Тэгэхээр яг үргэлжлүүлээд бид бүхэн нөгөө ярих зүйлсүүд байгаад байсан учраас жоохон цагаа сонгочихлаа. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчид за мөн татварын орчны талаар бол яг ерөнхийдөө яригдаад явцсан учраас одоо цагандаа ингэж хэдүүлээ баригдаад зах зээлийн чимээ бодлогын хилцүүлгийн хансуулын дугаарыг энэ хүрээд өндөрлүүлье. За тэгээд үргэлж зах зээлээ хөгжүүлэхийн төлөө хамтдаа байдаг оролцогч талуудаа бүгдэнд нь баярлалаа. За тэгээд үнцасны эрхлэгчдийн холбооноос санаачлаад Монгол телевиз хамтарсан. За мөн энэ 11 дугаарыг хүрэхэд хамгийн том тусдын болсон ерхий ивент итгэж бичил глобустай баярлалаа. За тэгээд энэ хүрээд бид нэр 2025 оны сэтгүүдэд өгнөлээ. За мөн 26 онд цаашид зах зээл ямар ах вэ гэдэг төлөв байдлуудын маш чухал зүйлсийг ярилцлаа, шийдлүүд ярилцлаа. Тэгэхээр урилгын маань хүлээж авч ирсэнд очтой бүгдэнд нь баярлалаа. За ингээд бүтэн жилийн турш хамт байсан үзэгчдэд баярлалаа. Зах зээлийн чимээ нэвтрүүлэг хамгийн сүүлийн дугаараа та бүхэндээ хүргэлээ. Баярлалаа.